Орон төргөөлөлтөд тэгэхээр та бүхэндээ бид өнөөдөр Монголын хөрөнгөний бирж өнөөдрийн арилжааны талаарх мэдээлэл хүрэхэд бэлтгэсэн байгаа. Монголын хөрөнгөний бирж Millennium IT гишүүн систем Монголын хөрөнгөний бирж 7 сарын 4-өөс хойш нэвтрүүлсний дараагаар сарын дандаж арилжаа 10 сая төгрөгийн хэлбэлцдэг байсан бол өнөөдрийн байдлаар бол 2.7 сая төгрөгийн арилжаа хийсэн гэсэн мэдээлэлтэй. Харин уржигдөр нэг томоохон багцын арилжаа хийснээр уржигдрын байдлаар одоо Millennium IT систем нэвтрүүлснээс хойш хамгийн их арилжаа буюу 79 сая төгрөгөнд арилжигдсан гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдрийн байдлаар гэх юм бол 2.7 сая төгрөгийн нийтдээ хувьцаанд арилжигдсан байгаа. Хамгийн ихээр арилжигдсан хувьцаануудын тоонд Genco Turkey компани хувьцаа орж байгаа. Genco компанийн хувьцаа нийтдээ 12 мянган ширхэг борлогдсон гэсэн мэдээлэлтэй байна. За та бүхэнд бусад компаниудын хувьцааны үнийн талаарх мэдээллийг хүргье. Genco Turkey компанийн хувьд өнөөдрийн байдлаар нийтдээ 1 сая 116 мянган төгрөгөнд арилжигдсан байгаа. За энэхүү компанийн хувьцааны үн 193 төгрөгөөр арилжигдсан байгаа. За хувьцааны үнийн хувьд гэх юм бол жилийн өөрчлөлт 106% уналттай байгаа боловч өдрийн өөрчлөлтийн хувьд ямар ч өөрчлөлтгүй өмнө нь арилжигдэж байсан үнээр арилжигдсан гэсэн мэдээлэлтэй. За харин тамш хавцад компаниуд гэх юм бол нийтдээ 465 мянган төгрөгөөр арилжигдсан маань. За энэхүү компани нийт хувьцаа 9300 төгрөгөөр арилжигдээд за жилийн хувьд 15.45% уналттай байгаа хэдий ч өдрийн хувьд 64% унсан гэсэн мэдээлэлтэй байна. За харин дараагийн компани бол Шарангол хавцад компани хувьд танилцуулъя. За үүнд тус компани хувьд нийтдээ 9 мянган төгрөгийн хаалтын ханштайгаар 360 мянган төгрөгөнд одоо арилжигдсан гэсэн мэдээлэлтэй. За жилийн хувьд энэхүү компани хувьд хамгийн ихээр буюу 20.7% уналттай арилжигдсан гэдэг. За өдрийн хувьд өөрчлөлт ороогүй. За хэвийн өмнө нь арилжигдэж байсан үнээр арилжигдсан гэсэн мэдээлэлтэй байна. За Апple хавцад компани хувьд 268 мянган төгрөгөөр арилжигдсан байгаа. За энэхүү компани нэг хувьцаанд 4 мянган төгрөг. За жилийн хувьд энэхүү компани хувьд 476% уналттай арилжигдсан ч за өдрийн хувьд 244% уналттайгаар буюу хамгийн их хувийн уналттай арилжигдсан мэдээлэлтэй. За харин Remco компани хувьд 236,340 төгрөгөнд арилжигдаж өнөөдрийн байдлаар 195 төгрөгийн хаалтын ашиг хийсэн байгаа. За энэхүү компани хувьцааны хувьд жилийн хувьд 10.8% өсөлттэй байгаа. За харин өдрийн хувьд бол 51% уналттайгаар арилжигдсан гэсэн мэдээллийг бидэнд ирүүлээд байна. За шилжилтгүүрийн хувьцааны хувьд 118,800 төгрөгөөр хувьцаад худалдаж авсан байгаа. Энэхүү компанийн хувьцаа хаалтын ашиг 400 төгрөгөөр хаагдсан байгаа. За жилийн хувьд 31.3% уналттай байгаа гэдэг. За өдрийн хувьд бол энэхүү компанийн хувьцаанд бол өөрчлөлт ороогүй гэсэн мэдээлэлтэй. За харин Gurm Center компанийн хувьцаа 86,450 төгрөгөнд арилжигдсан. За хувьцааны нэг жүний хувьд 95 төгрөгийн ханштай. За өнгөрсөн оны одоо мөн буюу өмнөх жил одоо нэг жилийн хугацаанд хамгийн их хуваар буюу 69.64% өссөн гэсэн мэдээлэлтэй. За харин өдрийн хувьд ханшийн өөрчлөлт байхгүй байна. За харин Gurm Center компани 58 мянган төгрөгөөр арилжигдсан. За энэхүү компани нийт хувьцаанд 2,900 төгрөгийн хаалтын ашиг хаагдсан байгаа. За жилийн хувьд 357% өсөлттэй. За өдрийн хувьд мөн л энэ 357% өсөлттэйгээр энэхүү арилжигдаж хаагдсан гэсэн мэдээлэлтэй байна. За энэ та бүхэнд Монголын хөрөнгөний бирж өнөөдрийн арилжааны талаарх мэдээлэл хүргэлээ анхаарлаа хандуулж бидний үзсэнд баярлалаа.